Сургалтын төлбөрийг инфляц буюу үнийн өсөлтөд уялдуулан нэмэх шийдвэрийг 2008 онд салбарын сайд нь гаргасан. Гэтэл энэ шийдвэр зөвхөн төрийн өмчийн хэдхэн сургуулиуд дээр хэрэгжсээр ирсэн. Тодорхойлбол өнгөрсөн он төрийн өмчийн сургуулиуд сургалтын төлбөрөө инфляцтай уялдуулан нэмсэн бол хувийн хөвшлийн сургуулиуд 15-аас 20%-аар нэмжээ. Ийхүү сургалтын төлбөрийг үндэслэлгүй инфляцаас хэд өндөрөөр нэмэх нь иргэдийн нуруунд дээр хүнд ачаа болсоор байна. Учир нь нийт оюутнуудын 41% зээл авч сургалтын төлбөрөө төлдөг. Ийм байхад ард иргэдийн нуруунд дээр хүнд ачаа болгон төлбөрөө 10-аас 50%-аар нэмэх гэж байгаа нь үндэслэлтгүй хэмээн Монголын оюутны холбооныхан үзэж байна. Одоо ахад ярий нэмэлт хүндэслэлгүй болгох шалтгаан нь бол ганцхан энэ жил бол цахилгаан дулааны хөв 30% нэмэгдсэн. Өөрөөр бол нэмэгдэх ямар нэгэн шалтгаан болоод цалингийн хөв нэмэгдсэнгүү те харин эсэргээрээ манай одоо эдийн засаг буурсан, цалингаа тавьж чадахгүй, уул уурхай зогссон, гадны хөрөнгө оруулалт, бизнес хэрэгслүүд ашиггүй гээд олон ийм хүчин зүйл нөлөөлж байгаа. Мөн дээрэс нь түрүү жилийн сургалтын төлбөрийг нэмэхдээ одоо сургуулийнхаа удирдах зөвлөлтөө оюутан залуучуудаа тэ энэ танаа мөнгийг яаж зарцуулсан тайлагна. Одоо хүртэл ямар ч сургууль тайлагнаагүй. Мөн дараагийн дугаарт нь нодлон хавар Монголын оюутны холбоо, боловсрол шинжилх ухааны яам бидэрт хэдүүгээр сургуулийнхаа төлбөрийг нэмэхээр тооцож байгаагаа саналаа ирүүл. Нэгэн саналаа ирүүлээгүй. Энэ жилийн тухай төлбөрөө хамгийн ихээр нэмэхээ мэдгдсэн сургууль бол Монгол Улсын их сургууль юм а. Тодорхойлбол тус сургууль төлбөрөө 50%-аар нэмэх хүсэлтийг гаргажээ. Хэрэв тус сургуулийн хүү төлбөрөө 50%-аар нэмбэл жилийн төлбөр 2 сая болно. Цалин нэмэгдээгүй улсын эдийн засаг уналттай байгаа энэ үед төлбөрөө үндэслэлгүй нэмж сургалтын төлбөрийг хөөрөгдөхийг эсэргүүцэж хатуухан тэмцэл өргөнүүлэхээ Монголын оюутны холбоо мэдгдлээ. Тус газраас хийсэн өөр нэг мэдгдэл нь мянган оюутны байрны асуудал юм а. Тус байрны барилгын ажил 95% та явж байгаа ч хөрөнгө мөнгө тэр бүм төгрөгөөр дуцснаас олж ажил бүрэн зогсжээ. Ер нь бол мэдээж тухайн барилга маань өөрөө 9 давхар 2 том маш том объект байж байгаа тийм ээ. Тэгэхээр ер нь бол гаднах одоо басаатны ажлууд ерөөдөө дууссан. За би түрүү хэлээд байгаа дотоод засварын ерөнхий ажлууд дээр л тухайн төсөв маань орно гэдэг дээр бол тийм мэдээлүүд өгөөд байгаа. Харин ер нь бол анх бол хэлсэн 5.9 тэрбум төгрөгийн төсөвтэйгээр тухайн юм шийдэгдсэн боловч тийм ээ 2-3 жил дунсараад энэ манаас одоо ажилтнанд оруулах нь зайлшгүй тод өчтөнд нэг төрлийн шаардлагатай гэдэг зүйлийг өөрсдөө хийлээд байгаа. Тэгэхээр өнгөрсөн жил түрүүн бас манай дарга маань ярьсан. Тэгээд өнгөрсөн жил даваа сарын гишүүнтэй уулзаа. За ер нь нэг төр бом төгрөг бол ер нь бол төсвийн тодтолд ороод төсөв цуулгая. Тэгэхээр мөнгө нь бол 2013 онд төсөвдөө суудсан байж байгаа. Тэгэхээр манай дээр бол манайхаа шалтгаалж хүчин зүйл байхгүй нэ одоо бол яагаад тэр бүнд өөр тухайн бүс компани одоо шийдэгдэхгүй байгаа бол яг үнийг манай Монголын оюутнууд ойлгохгүй байгаа. Шинээр баригдаж байгаа оюутны байр нь Монгол Улсын боловсролын их сургуулийн оюутнуудыг илүү олноор оруулахар төлөвлөсөн байна. Тодорхойлбол Монгол Улсын их сургууль 250 оюутан, Монгол Улсын боловсролын их сургууль 280 оюутан оруулах санал тавьжээ. Оюутны байрны төлбөрийн тухайд 2 хүнтэй өрөөнд 500 мянган төгрөг, 3 хүнтэй өрөөнд 400 мянган төгрөг байхаар урьдчилсан байдлаар үнийг тогтоожээ.